10 жилдээ 9-р ангид төгсөөд кино урлагийн сургуулийн нэрмжид урлаг урам эмсүүдэд орсон юм. Тэгээд нэг ширээний найз бодлох дээтэй их л татна найзууд. Тэр бид хоёрын сонирхолтой байсан болохоор зүү орох заагүй гэдэг шиг л найзалдаг байв. Хоёулаа аниме үздэг байсан юм л да. Тэгээд нэг өдөр тэр надад ийм аниме үздэг хүмүүсийн групп чат байна орох уу гэлээ. Би ч зөвшөөрч тэр групп чатанд өсвөр насны 14-өөс 20 насны залуусыг хөвчлэн байдаг. Тэд чатлан калтан бас уулздаг. Нэг сонирхолтой хүмүүс л цугладаг групп чат гэсэн үг. Бид хоёр ч их уулзалтанд явна. Уулзаад караоке орно, заал авах зэрэг зүйлс хийдэг байлаа. Тэгээд тэндээс би нэг залуутай танилцаж чаталдаг болов. Надаас 3 ах. Удалгүй үрхэж өглөө. Намайг баг байхад ээж авсалж, ээж маань дүү ихч бид гурыг ганцаараа өсгсөн юм. Тэр үед ээж маань анх удаа хүнтэй харилцаа тогтоож гэртээ авчирч байсан үе. Удалгүй тэр ах манад амьдрах болсон. Ээж тэр хоёр нийлж их уун. Игч жим байдлаас нь залхаад гэрээсээ яваад туустай байх болсон. Тэр ах ээжийг гэртээ байхгүй дуучихсан үед нь уурлаж ам зурхоор чамайг явуулж яан шүү гэх зэрэг үгсийг хэлж намайг айлгадаг байлаа. Дүүг болохоор би шороо оронгоор орж гарсан хүн. Чамайг шоронгийн андуудаараа бүх стүүлэн чи зүгээр л банд болно. Банд гэдэг үгний утгыг мэдхүү. Зэргээр их шорон үгсийг ашиглана. Ээждээ хэлээгүй зүгээр л айсан баг. Тэгээд л хичээлээ тасалж байнга тэр уулзалтанд ашиг болсон. PC тоглоомд ч донтоод PC-г хонох болов. Манай нөгөө найз хичээлдээ яваад би тэр үедээ үргэлж байсан залуугаа дагаж гадуур дотор явдаг болов. Тэгж авсаар PC-ний мөнгө олдохгүй үед найзынх нь илүү байшин очоод хондог болсон. Намайг оролдож инээ тэрэ болдохгүй байсан болохоор их л итгэдэг байлаа. Ингэж авсаар 2 сар гаруй ирсэн байлаа. Мэдээж дундуур нь ээж хоногоор явсан гэд зодно. Загнаа их л юм болно. Нэг өдөр бас л ээж тэр ах хоёр архиа ууж дүү найзынх руугаа хонох гэд яв. Би гэртээ баймааргүй санагдаад шууд л гараад явчихсан. Найз залуутайгаа нөгөө найз залуу нь очиж хонвоо. Гэхдээ тэр шөнө намайг бараг л хүчинт ч гисэн. Өмнө нь ганц 2 удаа надад санал тавьж байсан ч үгүй гэхээр зүгээр л унтчихдаг байсан юм. Би их хөвдөд уйлаад түлхээд л байсан. Тэгээд уйлаад байсан болохоор болсон л доо. Би ч гурав хараад уйлж байгаад унтчихав. Өглөө нь босоод явах гэтэл чи анхныхаа шөнөний нөхөр болох хүнтэй өгнө гэж боддог гэсэн биз дээ. Би угаасаа чамд хайртай хоёулаа угаасаа гэрлэх юм чинь битгий их шаналаа гэд. Би ч гэрлүүгээ очиод бодож үзээд хэрсэн үгэнд нь итгэх шиг жоохон шаажтэй. Тэгэж үерхэж авсаар цаар харангийн дараа би жирэмсэн болчихсон байв. Ярилцаад гарахаар болов. Ээж ч уусаар л ээжийн дүү над руу чат бичиж та хоёрын нэгийг нь авч гэртээ байлгыг яв. Дүүгээ явууллаа. Ээжийг уухад байхаар нь гэртээ тогтгоо байлж нийлээ удаан гадуур яв. Тэгэж явсаар би төрөхт өгөж хөөрхөн охинтой болсон. Хүүхдийг нь гаргасан юм чинь гэсэн шиг намайг зоддог болов. Гэртээ сууж байгаа намайг хартна, хэрүүлүүдэн зодно. Тэгээд дараа нь охиноо 2 настай байхад дахин жирэмсэн болсон байв. Хүүхдээ том болгочоод ажилд ороод сална гэж боддог байсан надад их хэцүү байлаа. Ахуулах гэж эргэлзэж явсаар 17 хоног үрч үзүүлэхэд авахгүй томорчхож гэв. Тэгээд дахиад ийм хүний хүүхдийг гаргана гэхээр их л хэцүү санагдаж нэг өдөр ажилдаа явсан хоовор нь ээж ихч дээрээ өгөөд очив. Ээж маань нөгөө хүнээс салаад ихч дүү хоёртой байдаг болчихсон байсан юм. Гэхдээ эцэггүй 2 хүүхэдтэй болох гэж байгаа намайг тийжээхийг хүсдэггүй байсан баг. Байхгүй хоовор нь гүгээд очихоор л удалгүй түүнийг дуудаад намайг өгөөд явуулчихдаг байв. Тэгээд төрхөөс өмнө нэг түрээсээ юмд ч хамаагүй ороод авъя гэж бодоод цалингд буухыг хүлээж байгаад буухаар нь хамаг юма портер дээр очиад ажилдаа явсан хоовор нь нүчгсэн. Төрсний дараа ихч надтай хамт байдаг болов. Хүүхдийнхээ мөнгөөр хоолоо аваад цалинтай ээж мөнгөөрөө түрээсээ төлөөд болоод л байдаг байв. Жижигхэн хямдхан байсан юм. Нэг залуутай танилцаад хүүхдтэй гэдгээ хэлэлгүй их удаан харилцаж чатаар үерхдэг болов. Тэр үед би 19-тэй харин тэр минь 17-тай байлаа. Яг тэр үед коронавигоос болоод карантинлэгдэж байсан үе. 6 сар чатаар үерхсний эцэст бид анх удаа уулзав. Би тэрнийг видео колоор харж байсан ч тэр намайг харж байгаагүй. Би хичээд нээдэггүй байсан юм. Уулзаад нэгэндээ их таалагдсан. Ингэж хэдэн сар явсаар бид тасаж тэр чих тасаж байгаагаа мэдэрлээ. Үр хүүхдээ нууж явах хэцүү байсан болохоор шийдэж бүх үннээ хэлээд сална гэд блоклоод хайчав. Түүнийг их гомдох зүйл хийсэн дээ. Тэгтэл хэдэн цагийн дараа утас руу минь залгаад гадаа чинь байна хүүхдүүд аваад гараад иргэв. Гараад очтол чамтай танилцсан үеэс эхлээд та гуравт гурвууланд нь тассан. Би чамтай хайртай. Яг тэр шиг 2 хүүхэдтэй бас хайртай хамт хайрлана гэв. Аав гүсэн надад аавын хайр, ахын хайр бас хайрлахын хайрыг мэдрүүлсэн дээ. Тэгж явсаар удалгүй ээж гिचтэйгээ танилцуулав. Ээж минь миний 2 хүүхэдтэй охиныг ингэж хайрлаж байдаг мундаг хүү юм аа. Ээж нь зөвшөөрөх юм болоо та миний охин битгийх тасаарай гэв. Тэрний ээж намайг мэддэгч мэдний 2 хүүхдийг мэддэггүй гэж боддог байв. Гэтэл тэр минь мэдсэн өдрөө л ээжтэй хэлчихсэн байв. Хэдэн сар ээж нь эсэргүүцэж ихэл юм бол сайтай байсан. Надад юу ч хэлээгүй болохоор мэдээгүй зүгээр л мэдэрсэн юм.
Удалгүй би жирэмсэн баснаа мэдв. Түүндээ хэлтэл их л баярлаж хүлээж авсан. Би 21 настай 3 хүүхдийн ээж, тэр минь 19 настай анхны хүүхдээ үлгэдэж авлаа. Хадмуудтайгаа харилцаа муу биш харьцдаггүй. Хүүг минь төрөхөд ч хатан байна. Хүүдэр минь ирээгүй. Цагаан сараар очиход анхаарсан. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэн гихчээр би хүүхдээ харж гэртээ нөхөр их сургуулийн хажуугаар цагийн ажил хийж болгодог байсан ч амьдралд хүрэлцгээ болоод сургуулиасаа гарч ажиллаж эхлэв. Амьдралч дээшилсээр хинээс ч гуйхааргүй амьдардаг болов. Хэцүү нөхцөлд хайхар хүнтэй амьдарч байхад хүн чинээ таадаг байсан хамаатнууд танил ээжигч дүүгийн хандлага мэдгэдэггүй зөрчлөгцөөр. Баг хүүгээ ой гарантай байхад дахин жимсэлж 2025 оны 2 сард хөрхөн охиноо төрүүлв. Эмч нарын үйл тасан хандлага хариуцлага гүйлээс болж цуусыг алдаж даралт тэгсэж хүрэлтийн өндөрлөөр арай ч үгчээгүй төрлөө. Эмнэлэгт 5 хонсон ч даралт 150-80-аас буухгүй байлаа. Эмч ямар ч юм тусалд тарианд буухгүй байгаа болохоор энэ нэмийг авчруулж уувал тэгээд буух юм бол эмнэлгээс гарган бас орон хүрэлцэхгүй байна гэд эм бичиж өгөв. Тэр эмийг нь жуугаад даралт буугаад арай гайгүй 120 лөө буу. Яг 8 цагийн зайд авахгүй бол буцаад өсчихнө. Тэгсэн чи эмээ 2 сар уугараа гэд даралт агаагүй болохоор нь уух тагаа багсгаад эмээ болоорой гэд эмнэлгээс гаргаваа. Гараад өрхтөө хямралтал ийм хүчтэй юм бичиж өгч болж байгаа юм бах та. Хоёр эмийн нийлмэл олон жил даралт өндөр яваад ямар ч юм таарахгүй болсон үедээ тацагтаа тулахаараа удаг хөгшин хүндэл бичиж өгдөг юм дээ гэж санаа алдаад. Өөр юм нөлөөлөхгүй энэ л болгож байна гэтэл болж өгөл уухгүй өөр амраад буулгаарай гэж зөвлөв. Би ч их судалж үзтэл хоёр хүчтэй эмний нийлмэл эм нэг нь хүүхний сүгээр дамжин гэсэн байсан болохоор уухгүй их л гүрдэг болов. Тэгээд ээж минь хамт байхаа болж байр маань томроод манай 3 өрөө байрнаас нууж 2 өрөө байр түрээслэв. Тэр үед охин минь 3 сартай байлаа. Яг 6 сарын 1-нд нүүж орсон юм. Охин минь цаваас сэргэлэн өвч ороод үгүй уйлдаггүй байсан. Гэтэл нэг өдөр босод өдрийн лалаар 12 өнгөрөөгд охиноо хөхүүлээд унтахаар нь дэрийг нь өөр хөдөртэй зэрэг зүйлэн тавиад охиноо тавиад унтлаа. Өглөөн сэрээ цаг хартал 9 өнгөрч байна. Нүд таг анатай. Нөхрөө хөлөөрөө хөшүүлж сэрээгээд ажилласаа хоцорсон байна. 9 өнгөрчиж гэтэл нөхөр босож уцаа цэнэглэж асаагаад хувцсан амсв. Би ч шүн үрээр сэрэхгүй унтчихлаа. Яасан сайхан унтчихваа гэж бодсоор охиноо тэрврээ түлийг нь бартал хүүтэн байна. Гайхаж босоод хүнжилгүй унтуулаад дааруулчихсан юм байх таа гэж тэрврээ тавтал би энэ хөшинг нүдэ шүлсээрээ норгоод нухаад хартал хамарнаас нь цус гарчихсан байна. Арчиж үнсээд сэрэх гээд оролцсон сэрэхгүй байна. Миний охин гэдэл үнсээд л яасан сайн унтж байна гэдэл их л оролцсон хариу алга. Тэгээд лавлаад явчихсан. Нөхөр яг гарах гэж байсан. Ирээд охиноо хараад түргэн дуудаад л би сэрэх гэж оролцсоор ээж рүүгээ залгаад тэр үед хин рүү залгаснаа ч мэддэггүй юм. Нөхөртөө охиноо өчгсөн байсан. Нөхөр охиноо хөвтөлөд хүнчлөөр хочсон байв. Би уурлаад, уйлаад охин ч өвдчихсэн байхад яагаад тавьж байгаа юм бэ гэд уйлаад буцаагаад өргөөд тэрвэрлэв. Нөхөр минь охиноо өнгөрсөн ойлгосон юм шиг байгаа. Би түргэн ирээд эмнэлэг яваад сэгэнд орох байх л гэж бодсон. Явах юмнуудаа бэлдээд. Түргэн 20 минутын дараа арай нэг юм ирв. 50 үзийгээд үзнэ. Нас барсан байна гэд цагтаа додов. Ингээд л охин минь 6 сарын 9-нд өнгөрсөн юм да. Түргэн хөхөөрөө дарсан уу гэлээ. Би бодог байхад тэгээд хэлэхэр нь нэрэлт ихчгүй гэж бодож айж гал зурх шахав. Тэгээд ээж дүүгээл нэмэгдсэн маш олон хүн ирчихсэн байсан. Цагдаа өрхийн эмнэлэг мөрдөгч гээд ирээд л мэдүүлэг аваад л дуусаад охиныг минь аваад яв. 3 өр минь юу болж байгааг олохгүй ээжээ дүүг аваад явчлаа штэ гэдэл. Би галзуурах шахан байж байтал ээж над руу хараад хүрээ чи хөхөөрөө дарчаагүй бидтэй гэж хэлэхэд нь ухаан алдаж би нэрэлт ихчихсэн юм уу ээж би мэдэхгүй байна гэж уйлаад нэг мэдсэн нөхөр охиныхоо хүрэг зургийг жаадсан тэгээд аваад ирсэн байв. Ээж галд хонд хоол хийгээд алдан харцгаа нийлэхгүй бол болохгүй гэд хатам ээж нөхөр дүү гороо явах гэж байв. Би ч явна гэж дагсаар байгаад яв. Ээж авдаа эргэж дураад эрдэнэ намтай сайн хүн болно. Ээж авдаа гомдоогүй явж гэхээс урцүүл хэлсэнгүй. Нэл хүүхд хорогдож бодох зүйл байхгүй сүүнээс цагаахан сэтгэлтэй л гэлээ. Эргээд түрэнгийн хүүгийг сосоод жоохон ч гэсэн уучирдаг юм билээ. Чад хатгаараа хүмүүс ханд өгч ирж байсан ч нөхрийн талынхнаас хатам ээж болон хатам ээжийн дүүгээс өөр хүн ирсэнгүй. Манай талаас 3 сая, нөхрийн талаас 800 мянган цугларсан. Тэгээд хоолунд хийх зүйл ламаар номшуулах тоолонд мөнгө өгсөөр. Гарах газраа боёны компани судлахаар хатам ээж нөхөр хоёр явсан юм. Ганцхан чанх урд зөвл байна гэсэн болохоор хэдхэн боёны компани байлаа. 5 сая 500 мянгаас доош гэж өгөх газар алдсангүй гэдээ орж ирв. 5 дахь өдөр нь гарах гэсэн 3 дахь өдөр нь гарч хайсан юм л да. Би ч хүмүүс ирээд хандаа олоолаа болохоор аваа ухаан орж мөнгө төгрөг боёны компани мөнгө гэдэл бодож эхлэв. 2 сая төгрөгтэй байсан болохоор бөөн шалгаанд оров. Захирлаасаа мөнгө зэлэхэр болов. Гэтэл зэдний юмны мөнгө бас нэмээд 1 сая төгрөг авчих гэсэн хатам ээж хялам цахим хийгээд Candy Crush тоглоод идэж уугаад суугаад байв. За төрснөөс нөөш ганцлуулсан хүн харамсах зүйлгүй юм байна да гэж тоохгүй сууж байлаа.
Нөхөр ч яг мөнгийнхаа мэд хэлэхгүй, нөхрөө хараад дуугаа байгаад тэссэнгүй. Хүмүүсийг явсны дараа хоёр ээж нөхөр хүүхдүүд бид нар үлдэхэд нөхөртөө хэлв. Чи дараатайгаа яриул яасан л та. Сайн өдөр нь өнгөрлөө. Эртхэн яриад болохгүй бол өөр арга бодмоор байна гэтэл нөхөр хэдийг авах вэ гэхээр нь 3 сая 500 додж байгаа. Нэмээд 1 сая зэтний юм авна гэтэл хадам ээж муухай харснаа ганцхан миний хүүг шуулж амдарч болохгүй гинэ. Хадам ээж цааш үргэлжлүүлэн танайхаа одоо дуусч байна уу? Их хүн ирэх тусам их зэтний юм орно. Үсний хойноос өгдөггүйгээс хойш гэдлийг сайн нэмэрч гарлаа. Миний уур хүрээд та угаасаа миний хүүхдэд таадаггүй юм чинь. Танд ингэж хэлэх амархан л та. Харин надад хэцүү байна. Амьдд нь хийж өгч чадаагүй юм чи ядаж сайхан гаргаж өгмөр байна. Би угаасаа танайханд гомддог. Танайхаас энд хэн байгаа юм бэ? Баярлсан завсан ч манайхан л байдаг. Ганцхан миний хүүхд биш, бас таны хүүхдийн чинь хүүхд үстэй. Би байнга ингэж гэрч зоохгүй. 49 хоногийн дуусгаад ажилд орчихно. Өрнөөс нь төлөлцөн. Эцэг нь байж хүүхдийн ажил явдал мөнгө гаргахгүй яах юм бэ гэдээ уйлаад орж гарав. Манай ээж намайг хэрүүл хийж болдоггүй юм бэл гэж тавьшруулав. Хадам ээж ч гараад явчихлаа. Нөхөр ээжигээ өмөр хайтай. Ээж ч хадам ээжээс уучлахгүй миний охин. Гэртээ харсан болов асуу. Их юм бодогдож байгаа байх гэхээр санаа зовоо залхахад уцаа авахгүй мессеж бичээд орхив. Өглөө нээж рүү залхалаа минь дугаар авах гэсэн уцаа авдаггүй. Өдөр хараа 2-ын үед өөрөө залгаж байна. Энэ нүгээр буйны компани хайж аваад дуудыг ив. Хоолойн сонс өмнөх өдөр нуучсан цогтуу байв. Бараг цагийн дараа залгаад өөртөө ирээд үзэх хямдхан газар олдохгүй байна гэв. Би ч уурлаад хин хямдхан газар хайна гэсэн юм. Хүүхдээ машин замаас хоол устай ойрхон газар нутаглуулах гээд байхад байнга мөнгө ярих юм гээд нөхрийг даваад яв. 20 минут хүрэхгүй л хурдаа очсон. Хадам ээж рүү залхтал шаартаад бас утас ундрах гээд гэртээ ирчихсэн унтаж байна. Хямдхан юм байхгүй лээ дээ гээд нөхөртөө яаж байхыг сонсоод шарандааны газар руу алхаж байгаад ортол зүгчиг тарах газар байна. Нялх хүүхд юм байна. 3 сая 300 хийж өгье гэв. Баярлаад байсан мөнгөө шилжүүлээд босод зүйлсээ тохироод гарлаа. Охныхоо унтахтаа өмсдөг байсан боодын дээрх эрвэхийг чулуун дээр нь 3-ыг зурулсан. Мөн эсгийн үлгээтэй хэлсэн шигтгээ бантг тэр чимэглэлээр нь хөрхөн сэтгэлээсээ хийж өгсөн. Газрын замаас хоол уул устай орхон тустай нэран блоктой. Яг л миний хайж байсан газар. Ээж нь өөрөө явж байж бүтэг байж тэ миний охин гэж бодсоор гэрлүүгээ хариу. Дарга нь мөнгө зээлэх боломжгүйгээд азар ээжийг чинь 2 сая төгрөг нэмж зээлээд дүүн эмгэл ламбатад 900 мянга тавьж мөнгөнд санаас олдгүй боллоо. Орон шатах зүйлсийг нь ялгаад маргааш нь гаргахаар болж эртгэн унтлаа. Хадам ээж минь ирээгүй. Нөхрийн талаас хинч байхгүй байсан болохоор нөхөрийгөө их өрөвдөж үлээ. Надтай суун гэж бүгдээс нь зөрөө тарьцахгүй байсан болохоор тэр юм болов. Хадам талынхаа их хүмүүстээ хүмүүс шиг санагдаж байлаа. Гэхдээ миний нийлүүлэхгүйгээд их л дургу байдаг найзууд нэрсэн. Салахаас хийгээд хамт нотоглолсон. Очоод чулууг нь хартал зүгээр л 3 ирвэхэд зурвална гэсэн болохоос зураг хүрэг үзүүлээгүй юм. Яг л баадын дээрх зургийг нь хараад зурсан мэт яг адилхан байв. Бодол тавтан чулуу руу харан зогсдол лам ном уншиж байх хооронд чулууг тойроод яг л 3 ирвэхэд тойроод нисэд байсан. Дараа нь хэлэхэд бүгд харсан байсан. Охноо харж зүрхлэхгүй хар цаа явуулахгүй байж байтал лам ээж нь аманд нь сүү тусаагаараа гихтэн их л айж гимшиж хартал яг л тэгсгэл алдаад унчаагүй. 108 зулаа өргөд гэрлүүгээ харах замдаа охныхоо газар их орогдож үлээ. Хүмүүс ч тэр өдөр явж их чимийн хадам ээжийн тал бөө буух гээд байгаа гэд би очив. Би итгэл үнэмшилгүй л дээ. Гэхдээ бодтой юм билээ. Залуухан ах хөөгшин өвгөн болчихсон. Манай нүүж орсон газрыг хүн нас бараад удаагүй газар байна гэсэн. Тэрнээс л болсон юм шиг байсан. Тэгээд 49 хоног сүнсийг тэнүүчлэн явуулахгүй би аваад явлаа л гин. Тэгээд л үйл хийж бөөлж гарав. Надад нялх хүүхдээ ойлгох чимээс сонсогдоод байсан. Дараа нь хичэд хэлсэн тийм үү ээж бас тэр өдөр надад тэгж хэлж байсан гэсэн. Сар гарны дараа хадам ээжийн дүүгэнд ороод 2 охин нь юм өгөөд хайлт юм яриад суудал байрнаасаа нүүхүү явах гэж байна гэв. Яасан гэд асуудал тэр үедээ хэлж чадаагүй юм аа. Ах чин сахиустай бүү юм штэ мэдхүү чиглээ. Тийм гэсэн гэтэл яг тэр өнгөрдөг өдөр чинь нялх хүүхнээс бараад толгоон дээр нь 2 хүүхэн залуу эмэгтэй хүн энэ хүүхэд үхчихлээгээд зогсож байна гэж зүүдэлсэн гэд үүрээр 6 цагт сэрсэн гэв. Би ч нэг таасгүй сасаад өнгөрөв. Зарлын шинжилгээний хариу 14 хоног гарна гэсэн боловч гарахтаа 2 сар гарan болов. Бид 214 хоног болвоогүй юу залгасан чинь гараагүй гэж байсан юм. Тэгээд наадмын өмнөхөн залгасан хариуцсан мөрдөгч намралтай авсан байв. Тэгээд таг байж аваад залгаад дуудав. Маргааш ночлол нялхсан гинти өгөл хариу тодорхойгүй өвчнөр бол биш гэв. Би ганц айж байсан зүйлээ асуулаа. Хөхөөрөө дарсан бол суунд гахсан бол хариугаар гарах уу гэтэл гардаг тийм зүйл алга юунаас болсон тодорхойгүй байгаа болохоор дахин мэдүүлэг авна гэд аваад бид хоёр ч өгöd гарлаа. Гэхдээ би хаяа тэр даралт юмнаас болчихоо гэж их боддог. Нүгэд удаагүй болохоор юм цэвэрлээд янзлаад ядраад даралт ихсээд байхаар нь 2 хоног уучихсан юм л да. Задлангаар гардаг үгийг мэдэхгүй.
Үздэг хардаг хүмүүсийг хэлсэндээ таарсан болохоор 9 сарын ихээр бид байрныхаа түрээсийг дуусгаад байрнаасаа гараад олон хүний нэрэг шингэсэн газар түрээсний байр хэрэггүй санагдаад 5 хоногтойгоор аваад одоо сайхан л амьдарч байна. Хүүхдээ алдсан хоёр ямар ойлог байвч те. Нөхөр 2 жил гаруй ажилласан ажлаа амралтгүйгээд ажилласаа гарав. Намайг ганцаараа гинүүлдэж чадахгүй байсан байх. Би ч дахиж хүүхдтэй болчих бол охин минь ирнэ гэсэнтэй гэж бодсоор хүүхдтэй болохоор хичээж өглөө болгоо орой унтахтаа гэд 2-3 удаа тест дээр үздэг болов. Нэг орой үзсэн бас л нэг зураас тесттэй тавиад уйлж байгаад унтчихж сэрээд хаях гэд харсан чинь 2 болчихож итгэж өгөхгүй дахиад үзтэл нэрэл 2 байна шүү. Одоо миний үр гидсэнд хөлөөл байж байна. Яг бидний амьдрал өмнөх шиг хангалуун сайхан биш. Олон үр шивтэй хэцүү болсон ч гэсэн яг ийм үед хүний чанар тарнигддаг юм билээ. Дахиад нөгөө хүн чинээ таадгүй байсан танилуд байхгүй болсон. Гэхдээ зүгээрээ 24 наснда дахин нөхөр минь 22 наснда их зүйл үзлээ. Амьдралаас олон зүйл сурч сургамж авч бас юм гэдэг учиртай байдгийг ойлгосон юм да. Бөө өвөө хурдан нүгэж байх нүгээгүй болохоор миний бие хөвтөж шүн болох муухай зүүдэлж хүүхэд минь золбчих гээд байсан. Тэгээд очиод үзүүлэлт намайг загнаад сэвцэн байна. Тэндээ удсан болохоор дагаад ирчихсэн гэд үйл хийж өгөөд сахиус өгөв. Бас өөд болсон охиныхоо ямыг шатааж араас нь явуулахгүй гэртээ өрөөд тавьчихаж ингээд байвал наад хүүхэд чинь амирлахгүй гэд намайг шатааг юу. Хэцүү байсан хорогдоод гэхдээ юу ч үлдээхгүй шатаасан. Манах гэдэг аль чинь яг л нэраа хүүхэд нь байж байгаа юм шиг л бүх юм нь байлгаж байсан юм. Илдв зүйл зүудлэхгүй би ч дажгүй одоогоор зүгээр л байна. Эцэст нь гэж хэлэхэд юм гэдэг чинь учиртай байдаг юм билээ. Бас зовох цагт хүний шанар танигдана. Би гэхдээ уурчилсан. Хадам ээж ч миний хүүхдүүдтэй их ойр байдаг болсон. Манай том охины хичээлд нь авч зүүдэг хичээлийг нь давтуулж шилждэг болсон. Хүнийг уучлах бас их ухааных юм билээ. Энэ их зүйлийг хамт туулж яваа нөхөртөө би маш их хайртай. Намайг ганц ч удаа буруутгаж байгаагүй түүнийгээ би үгээр идэж өмнөхийг хотхын сөхөр гомдодогч одоо балтал миний сэтгэл зүг эрүүл байлгах гэж хичээж байгаа чамдаа баярлалаа. Энэ хүртэл уншсан сонссон та нартай баярлалаа гэсэн байна. Нилээ хурдан уншлаа. Маш урт цагтлаасан болохоор гяс шат дуусгачлаа. За цагтл бичсэн сонсогчдоо маш их баярлалаа. Аз жаргал сайхан бүхний хүсье үлдсэн амьдралдаа тайван сайхан байгаарэ гэд чанга тэмүүлэлтийг илгээе.